Тэгээд эхний мэдээлэл хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл Нор нэмийн сайтын нэр бүхий ажилтныг 2024 оноос шалгаж эхэлсэн гэж мэдгэлээ. Түүнчлэн уг хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар шалгаж байгаа гэсэн юм а. Хувийн нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж юм уу нэр устай нийлж чадахгүй. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Энэ цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр бидний авсан мэдээллээр болон урьдчилж хянснаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим покер, цахим мөрөөтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой яригдж байгаа, шалгагдж байгаа этгээдүүдтэй холбоотойгоор энэ дунд шалгагдж байгаа этгээдийн дансаар 6 дансаар дамжиж ийм гүйлгээ явсан байна гэдэг ийм мэдээлэл байна. 24 оны 9-р сараас эхлэн одоо хүртэл эрүүгийн холбогдох зүйл ангаар тухайлбал бусдыг амиа хорлоход хүрэх зүйл ангаар энэ зүйл ангаар шалгаж байгаа чинь цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа хорлцсон хохирогч байна гэсэн үг. Энэ зүйл ангаар шалгагдж байгаа хүн бас байна. Тэгвэл Норог цэгмийн үүсгэн байгуулагч Улам сайхан хууль зүйн дотоод хэргийн сайдын мэдээллийг өгсөглөө. Тэрээр 9.3 тэрбум төгрөг олдог, мөрөөдтэй тоглоом тоглодог зэрэг мэдээллийг анх удаа өчигдөр сонсон гэсэн юм а.